Монголын урд мэдээллийн хөтөлбөрөөс эдгээр болон бусад мэдээний дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй. Өнгөрөх 7 хоногийн яг энэ цаг мөчид үзэгчид та бүхэндээ зүг чиг хөтөлбөрөөрөө Монголын зорилго юу юм бол монголчууд бид хаашаа явж байна? Монголчууд бид яг хэн болохыг хүсээд байна вэ гэдэг олон асуултыг хүргэсэн. Тэгвэл энэ өдрийнхөө яг энэ цагт үзэгч танд дээрх асуултуудын хариултыг хайж байгаа талбар дээр уулзах уулзвар зүрх зөвлөг юу байгааг харуулах оюун санааны нэгэн мэтгэлцээний хүргэх гэж зорилоо. Зочдоо сонгосон учир шалтгааныг таниулах нэгэн нийтлэлийг танд хүргэе. Зорилго стратеги хэрэгжүүлэлт ер нь Монгол улсын зорилго юу юм бол 2030 онд хаах нь хариалгаж явах юм бол бид чинь Дэлхийн банк болон Нэгдсэн үндэсний байгууллагаас хилдэг ядуурлыг бууруулах явдлын болов уу? Аль эсвэл Дэлхийн эдийн засгийн форумоос 2014 онд тодорхойлсон шиг хятад өсвөл, хятад буурвал гэдэг өөр орноос хамаарсан хувь заяа юм болов уу? Тэгэхээр Монгол улсад хоёр том асуудал нүүрлээд байгаа юм байна гэж би ойлголоо. Нэгдүгээрт зорилго үгүй, хоёрдугаарт зорилго гэж юу болох тухай огт ойлгодоггүй хэмээн бичсэн Үлзий баярын ган зэрэг. Ер нь чөлөөт зах зээлтэй, чөлөөт эдийн засгтай ардчилсан улсад улс орны зорилго зөв чигийг тодорхойлд юм уу, тодорхойлдгүй юм уу, тэ? Эдийн засгийн зах нь өөрөө тодорхойлоод гаргад юм уу гэдэг дээр бол үндсэндээ ийм хоёр лагерт хуваагдчихад байна л да. Тэгээ энийг одоо болтол бид нар бол учраа олоогүй явж байна л гэж хэл. Би бол тэгж хэлээ. Хөрөнгө оруулагч үндэстэн болцгоё гэх уриалгаар эхэлж санхүүгийн зах зээлд монголчуудыг нэгтгэж буй нэгэн ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Өөрсдийн баялгаа өөрсдөө удирдах, дэлхийн зах зээлийг байлдан дагуулах ирээдүйн төлөх уриалгыг хүргэж байгаа. Хасын гэж нэрлэгддэг чулууны ган хий. Дотоодынхоо эдийн засгийн бүтцийг бүрэлдэхүүнийг нийт ард иргэдийнхээ дунд бол яг зөв харж чадахгүй байгаа юм аа. Зүгээр л манай улс чинь өнөөдөр ямар улс юм бэ? Эдийн засгийн хувьд ингээд тодорхойлдог шүү дээ. Бид нар чи хөдөө аж ахуйн зөнхөлдсөн тийм улс байдаг байсан бол уул уурхаагаас 100% бараг шахав хараатай тийм улс болсон байна. Тэрийгэ төгсөн мөртлөө нийгэм дотроо иргэд нь хүлээн зөвшөөрөв. Улс төрчид нь хүлээн зөвшөөрөв. Гэтэ энийгээ бид нар харж чадахгүй. Өнөөдөр хаана байгаагаа харж чадахгүйгаас болоод хаашаа явах нь ч тодорхойгүй. Дараагийн зочны нийтлэл. Улсын хөгжил тэнэж ирдэггүй. Хөгжлийг тэмүүлж өөрсдөө бүтээдэг юм. Монгол улсын өнөөгийн асуудал юу вэ? Бид хэн бэ? Яагаад жижигхэн ч гэсэн асуудлаа шийдэж чадахгүй, гарцыг мэдэхгүй, хэлэх лидер, хийх лидер, институтсгүй мухардалд орчихов. Харин сэтгэл зүтгэлэл хэрэгтэй гэдгийг тодорхойлсон Бадрахын найдлаа. Ардчилсан байна уу? Дарангуулалтай байна уу? Ямар засаглалтай хэн байхаас хамаараа тэр үндэстэн юм бол тусгаар улс юм бол заавал тийм алсын хараа байх ёстой. Байхгүй бол тэр улс үндэстэн биш. Тэгэхээр бид нар яг ардчилсан хувьсгал яснаас хойш 25 жил яг энэ зүг чиггүй яваад ирсэн. Зүг чиг байдаг гэдгийг мэдэхгүйгээр одоо зүг чигийг тодорхойлж чадахгүй 91 юу юм яг үндэстний хувьд тэрийг яаж тодорхойлдог гэдэг нь юусоо мэдэхгүй байна л да. Үндэснийг төлөөлж байгаа үндэсний хүслийг яг аль зэг дээр ямар байх вэ гэдгийг харсан байх ёстой. Бүр яг үндсэн хамгийн нэг номерийнх нь ажил нь энэ үндэсний чиг үүрэг чигийг тогтоогоод алсын харыг тодорхойлох. Энэ бол улс төрийн болон үндэсний лидерүүдийн гол үндсэн ажил нь. Энийг л одоо харин хийгээсэй гэж хүсэж байна. Тодорхой загвар байх ёстой байна л да. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 78 орчим хувь нь цүлжсэн гэвэл үзэгчтэй айтгэх үү? Тэгвэл энэхүү байгалийн цүлжилтөөс эхлээд оюун санааны цүлжилт, оюун санааны хоосролт хүртэлх олон нийтлүүдийг бичсэн сэтгүүлч Галаарид. Яг зүг чиг тодорхойлохын тухайд бол ялтгүй өнгөрсөн цагаа ярихаас аргагүй болно. Яг л тэр Монгол хүн, Монгол улс гэдэг нь өөрөө хин юм бэ гэдэг тэр онцлогч нь бол үндсэндээ бидний түүхэнд л оршиж шүү дээ. Бидний тэр одоо амьдарч ирсэн амьдралын хэвшил, хэв загвар, сэтгэлгээ энэ бүгдэд оршиж идэг.
Зөвхөн өнөөдөр ингээл хаалга нэгэл нэг сайхан амьдрал руу орчих юм шиг бодвол бүх юм хаяал явдаг шүү дээ ер нь. Залуучууд хэр их хүчтэй, залуучууд хэр их итгэл үнэмшилтэй, хэр их зориг тэмүүлэлтэй байна. Тухайн улс орны, тухайн үндэсний ирээдүй тэр хэрээр гэгээлэг байдаа гэж би боддог. Юуг хөгжүүлэх гээд байна уу гэдэг асуудлаасаа ямар зөв чигээ олох вэ гэж. Тэгэхээр бүх хөгжлийн замууд бол тодорхой бэлэн байж байгаа. Аль нь яг Монголын зам юм бэ гэдгийг бид нар сонгох тухай асуудал. Бид нэр хөгжсөөр байгаад Япон болох гээд байгаа юм уу? Хөгжсөөр байгаад Солонгос болох гээд байгаа юм уу? Тэгэхээр Монгол бол монголоор л байна. Ер нь хөгжүүлнэ гэдэг энэ одоо үйлдэл чинь үүслийг үргэлжлүүлжлээвэл хөгжил болж байна гэж ойлгодог. Үүслийг зогсоочих юм бол энэ бол устгал болж байна л гэж үздэг ийм зүйл байна. Монголчууд бид хөрвөх чадвартай. Дэлхийн хаач явсан Монголынхоо нэрийг дуусгаж байгаа залуучууд олон байна. Эдгээрийн нэгэн жишээ болсон Байгалмаа гэж эмэгтэйг танилцуулъя. Үндсэн зарчим юу байж болох вэ те? Тэрийг ингээд бус тусуудаас хараад хад ерөөсөө хүний мөн чанар нь өөрөө шудраг хэсийг дээдэлдэг юм байна. Тэгэхээр бүх юм тэр улс төрийн намын байна уу, төрийн бодлого нь шудраг ёсны тийм хуваарлтын зарчим дээр суурилсан байвал хамгийн тийм боломжит нийгмийг зохицуулах юм болов уу? $25 жилийн дараах Монгол үнийг тодорхойлж болно. Тэгээд тодорхойлсон Монгол үнийг бүтээхийн тулд ямар арга замаар явах вэ те? Нэвтрүүлгийн өмнөх дугаарын оролцогч Номин Чимд уух ус, амьсгалах, агаар адил амин чухал зүйл хэмээн тодорхойлсон. Монголчуудыг нэг зүг рүү харуулах, нэг цэгт уулзуулах Монголын зорилго юу юм бол? Мөн л өмнөх нэвтрүүлгийн оролцогч Инхбат бүх монголчуудын хүсэл тэмүүллийн нэгдэл хэмээн тодорхойлсон. Монголчуудын нэг зүг рүү хандуулах, нэг үнд зүйлтэй болгох тэр зүйл юу юм бол? Өмнөх нэвтрүүлгийн оролцогч философч Дашяндам үндэсний гүн ухаан, үндэсний онолгүйгээр бид зүг чигээ олохгүй төрөлцөөрл байх болно хэмээн хэлжсэн. Мөн л өмнөх нэвтрүүлгийн зочин философч Золзаяа гэгч эмэгтэй монголчуудын өнөөдрийн бидний дүр төрхийг харвал бид хуурмаг дүр төрхтэй амьдарч байгаа юм биш үү хэмээн сануулж байсан. Одоо бид нар арчлал гэж ярьж байна. Зөвшөлтслийн арчлал, шууд арчлал гэж янз янзаар яриад байна л да. Энэ бол арчлал гэж байгаа зөвхөн зарчим. Олуулаа ярьж байгаа шийдэл гэсэн зарчим болохоос биш тэгдэг ингэдэг юм юу ч байхгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр Монгол улс бид нар үндэстэн яг ямар өөрийн гэсэн арчсан энэ нийгмийн загварыг бүтээх юм бэ гэдгээ бодож олохгүй болвол бид нар хин тэндээс хуулаад байх юм бол ямар ч бүтэлтэй юм барахгүй. Үндсэн хуулийг хэлэлцэж байх явцад Дундгов аймгийн Даштоороо гэдэг нэг адуучны хэлсэн үг надад их санагддаг юм. Тэр хүн бол за одоо ингээ та нар маань залуучууд сайхан Америкийг ярьж байна, далайн цаана юм байдаг гэж байна. Бид тийм болох ёстой гэж байна. Гэхдээ би малчин хүний хувьд хэлэхэд нэг уулын 12 хоёрт бол амьдрахад хоёр өөр байдаг юм шүү. Тийм учраас энэ бол энэ нутаг орны онцлог, Монголынхаа онцлогийг бас бодох ёстой гэсэн санааг дээр адуучин хүн бол хэлчихсэн. Бидэнд эцэг өвгдөөс за ер нь өнөөдрийн энэ ахмадуудаас бидэнд ирсэн бүтэн улсыг яаж бид нар бүрнээр нь дараагийн хүүхдүүдтэй үлдээх вэ гэдэг бол бидний нэг номерын одоо зорилго болж байгаа. Тэр зүг чигийг тодорхойлох хязгаарууд бол байж байгаа. Алхаж болохгүй тийм улаан одоо шугамнууд. Тэр нь бол нэг нь одоо тусгаар тогтнолоо. Энэ дээрээ бол тулвал энэ бол одоо бидний язгуур эрх ашиг гэдэг. Энийг бол ямар нэгэн байдлаар ямар ч үнээр бид нар алдаж болохгүй. Хүнийг хүн болгодог тэр ухаанд л хамаг юм байсан юм уу гэж тийм ээ. Өнөөдөр бид нар бол үнэхээр маш хурдан хугацаанд огт өөр монгол хүмүүс бий болчихлоо тийм ээ. Одоо бол би хүртэл өөрөө амьдрах чадвар нь нөгөө хүүхэд насндаа болж авсан амьдрах чадвар одоо алдаад байна шүү дээ чинь тийм ээ. Хээр хөдөө гарах юм бол зүг чигээ алдах байх. Би бол одоо зүгээр нэг тийм юу гэдгийг алхам тутамдаа шийдэл гаргахад зөв шийдвэр гаргахтаа эргэлздэг болж эхэлж байна. Эргээд энэ манай үндэстэй дархлаа болоод манай дэсчүүдэх чадварыг үнэхээр одоо бий болгож чадж гэнэ үү чадахгүй нэ гэдэг асуудал дээр бид нар бол үргэлж хилцэж ярьж явах нь бол зөв. Зарим хүмүүс бусдын нүдээр өөрийгөө дүгнэж, бусдын нүдээр бас өрөөл бусдыг дүгнэж, бусдад таалагдахын тулд бүх амьдралаа зориулдаг байхад харин зарим нэг нь өөрийнхөө нүдээр өөрийгөө дүгнэж, өөрийнхөө дүгнэлт итгэл үнэмшлэр бусдыг олж харж, танин мэдэж,
мэдснээ хуваалцах гэж зорж амьдраланд дуусгадаг. Харин бусдын нүдээр ч өөрийгөө харддаггүй, өөрийнхөө нүдээр ч өөрийгөө харддаггүй хүмүүс олонх болоод ирвэл нийгэм тэр чигээрээ оюун санааны мухардал, төөрөгдөл, зүг чиггүй байдалд хүрдэг. Германы философч Фридрих Ницше хэлсэн байна л да. Хажуугаар бэлчиж яваа мал сүргийг хараач ээ. Тэдэнд өчигдөр маргаашийн тухай бодол огт байхгүй. Тэд өнөөдрийгөө ч мэдэхгүй. Тиймээс амьтанд түүх гэж байхгүй. Харин хүмүүс бидэнд өчигдөр, маргааш, өнөөдөр яг энэ цаг мөч гээд чухал үеуд байдаг. Бидэнд түүх, хариуцлага гэж бий. Энэ бол амьдралын мөн чанар юм а гэж хэлсэн байна. Улсыг бүтээн байгуулна гэж байгаа бол тусдаа мэдлэг, тусдаа ухаан байдаг. Харамсалтай нь өнөөдөр бидэнд хинийч буруу ш. Гэхдээ тэр мэдлэг байхгүй. Тийм лидерүүд байхгүй байсан. Гэхдээ одоо бид цаашаа ингэж явж болохгүй. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр нэгдүгээр тэр ямар нэгэн байдлаар тэр бодлого боловсруулж байгаа намууд нь институт чанартай зүгээр нэг бодож байгаа сонгуулийн маяг юм гаргадаг биш байх ёстой. Яг итгэл үншил дээр тэр үзэл баримталтай суурилж хийх ёстой. Хоёрдугаар нэг яг тэр зүг чиг гэдэг бүр тодруулъя гэвэл тэр Монгол хүнээ иргэн хүнээ бүтээн байгуулах ёстой юм л. Энэ бол төрийн үндсэн үүрэг. Тэгээ одоо зүгээр энгийн жишээ саралд нэг айлын хоёр хүүхэд нэг нь хятад сургуульд яваад нэг нь орос сургуульд явбал тэр Монгол хүнийг үйлдвэрлэх үйлдвэрт өгөөг өгөхгүй хүүхдээ хятад хүнийг үйлдвэрлэх жижиг гар үйлдвэрт өгчлөө гэсэн үг. Орос хүнийг үйлдвэрлэх үйлдвэрт өгчлөө гэсэн үг. Тэгээ тэр хоёр нэг айлын хүүхэд яг ижилхэн Монгол хүн боловч 20 нас хүрснийхаа дараа огт өөр технологиор хүмүүжсэн Монгол хүн биш болчихж байгаа. Ийм нөхцөлд хөгжил гэж үндэсний хувьд бол байхгүй. Тэгэхээр яг эндээс эхлэх юм бол нэгдүгээр зарчмаа үндэсний тэр хөгжлийн зарчим түрүүний анхны хэвлэлд ярьж илээ л дээ. Манай философч ярьж байгаа шиг үлээ. Энийг бол тов тодорхой гаргах хэрэгтэй юм байна. Хоёрдугаар тэр Монгол хүн яг ямар байхыг тов тодорхой бүр зурх хэрэгтэй. Бүр ямар хувцастай, ямар зан чанартай. Гадаадд явж байгаа таарахаараа мэдлэггүй. Үгүй аливаа улс одоо бус улсууд ингэ хараад үзээр. Японы хараад үзээр. Япон бол яг хэвлэлцсэн юм шиг Япон хүнийг үйлдвэрлэх технологиндоо үйлдвэрсэн байна. Таны хэлж байгаа яг үнэ. Одоо жишээлбэл Японд багаас нь одоо Япон уламжлал гэж юу байдаг? Япон хүн хамтаараа яаж том юмыг бүтээж хийдэг гэдгийг хүүхэлдэйн киногоор хүүхдэд заагаад өгчдөг. Баг сургуульд орж байгаа хүүхдэд аль хэдийн одоо эргэн тойронд байгаа хүмүүсийг хүндлэх ёстой. Тэдэнд тээг учруулахгүй байх ёстой. Гэхдээ би өөрөө ингэсэн бодолтой байх ёстой гэдгийг ингээд шатанд нь дамжуулаад. Тэгэд энийг яаж нийгмийн бодлогоор, төрийн бодлогоор дамжуулж явах вэ? Манайхан одоо хөгжил гэдээ ярихаар эдийн засгийн хөгжил талдаа ярьсаар байгаа 25 жилийн өнгөрөөцсөн. Тэгэхээр би бол санал нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл ярианы эхний хэсэгт санал нийлэхгүй. Одоо бид ингээд Монгол хүн гэж хэн бэ гэдгийг тодорхойлох нь шүү дээ. Одоо 3 эрдэмтэн сууж байгаа л тодорхойлол тэгэл оноогоо л эхлэхээр нөгөө 25 жилийн турш гаргасан алдаагаа давтнаа. Энэ Монгол хүн хэн бэ гэдэг чинь бол хүн тодорхойлд юм бишээ. Нэг ухаантай хүн тодорхойлдог юм аа. Энд ч тодорхойлогдсон юм байгаа юм. Энэ юун дээрээ тодорхойлогдоод байгаа гэхээр саяны найдлага ярьж байгаа зарчим гэж ярьж байна. Монгол үндэстний хүсэл эрмэлзэл гэж юм дээр тодорхойлогдож байна. Монгол үндэстний хүсэл эрмэлзэл бол Монгол үндэстэнд өөрт нь байгаа юм. Тэрийг бид олж харж чадахгүй байгаа. Бид нар яаж байгаа гэхээр Монгол хүнийг тодорхойлох тухай ярьж байгаа. Бид нар нэг Баяраа гэж залуугийн сонирхлыг яриад байгаа. Баяраа гэж залуу бол яг хөтэ сургуулаа төгсөөд чадвал гадаад магистригээд өндөр цалинтай ажил хийгээд эхнэр хүүхдээ жаргаая л гэж бодож байгаа. Энэ бол Баяраа гэж хүний л сонирхол. Монгол үндэстний 3 сая хүний хүсэл эрмэлзэл гэдэг бол тодорхойлогдсон байсан, үеийн үед байсаар ирсэн цаашд байх чинь. Энэ бол өөрөө Монгол үндэстэн дэлхийн тэргүүлэгч үндэстэн байх тухай л асуудал юм. Бид нар тэрийг ерөөсөө ярихгүй байгаа. Бид нар өнөөдөр Монгол хүнийг Монгол хүн болгох тухай маш их ярьж байна. Юуны өмнө бид нар Монгол хүн дэлхийн лидер хүн байх тухай ярих хэрэгтэй. Тэгэхээр Монгол хүн байх тухай ярих тэр нөгөө мал аж ахуйгаа ярьчдаг. Нөгөө нүүдлийн соёлоо ярьчдаг. Үгүй шүү дээ. Өнөөдөр цаг үе өөрчлөгдөж байна. Бидний нүүдлийн соёлын аж ахуйтай байхад бид нар сэлмээ өрөөд морио унаад давхиад гарахад бид нар дэлхийг байлдан дагуулж ирсэн. Өнөөдөр биш ээ. Өнөөдөр дэлхий өөрчлөлөө. Өнөөдөр дэлхий чинь интернет рүү шилжчихлээ. 7 тэрбум чинь интернет рүү шилжлээ. Бид интернетийг байлдан дагуулах тухай асуудал юм. Би яаж тэнд одоо хураг хариулаа явж байгаа хүүхдийг интернетийг байлдан дагуул гэж яриад суух вэ? Өнөөдөр бид Монгол бичгээр бич гэж байна. Зөв. Түүх уламжлалаа хадгалах хэрэгтэй. Зөв. Ингэж ярьлаа гэж намайг олон хүн шөмжилдэг. Гэхдээ өнөөдөр бид мэдлэгтэй дэлхийн лидер үндэстэн болох хүсэл эрмэлзэлтэй байгаа энэ хүсэл эрмэлзлийг бид нар орхигдуулж, дарж өөрийнхөө одоо хувийн зөвөр үзэл бодлоор энийг дарж тодорхойлж болохгүй л гэсэн бодолтой. Тэгээ тийм бодлогыг хийхэд бол тэрний төрдөн юм уу эсвэл улс төрийн намд нь юм уу нэг тийм том судалгааны институт байгаа. Тэр судалгааны институт нь Монгол хүнээ мэддэг, Монголын хүн ам зүгээ мэддэг.
ирээдүйн одоо ганц Монголоор зогсохгүй ирээдүйн одоо дэлхийн хөгжлийн чиг хандлагыг мэддэг. Дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой гэдэгтээ бол би бол маш санал нийлж байна. Гэхдээ тэгж дэлхийн хэмжээнд сэтгэхийн тулд хамгийн суур болсон юмнуудаа төрийнхөө бодлогоор, нийгмийнхээ бодлогоор хийж явахгүй бол алдагдаад ирчихжээ. Тэр эерэг манлайлагч нарын нийгэмд бол асар их өгүүлэгдэж байна. Зоригтойгоор гарч ирээд нэр устайгаа одоо гарч ирж хагаад зөв санаачлаг гаргаад тэрнийг хэрэгжүүлэхийн төлөө олноо чиглүүлээд явдаг юм бол өгүүлэгдэж байгаа. Төрд бол том эерэг одоо бусдыгаа зүрх сэтгэлийг эзэмдэж чадах тэр манлайлал бол өгүүлэгдээд байгаа. Нийгэм дээр санал нийлж байна. Үнэт зүйлээ тодорхойлж чадахгүй байна гэдэг дээр бол бид нар одоо ингээд зөрөлдөж чинь гэдэг чинь бас тэрийг сайн тогтож чадаагүй л байна гэсэн үг шүү дээ. Үнэт зүйл бол одоо заавал нэг хэв маягаар ингээд нөгөө бид нар тэр нийгэмд байж үтсэн. Хүнийг бүгдийг нэг байдлаар сэтгэхийг ингээд шаарддаг тэр юмыг би бол бид нар цаашаа тэгэхээр явахгүй. Би илүү ганц зөргийн саналтай нэг байна. Бид нар илүү нээгдэж байж, илүү дэлхийн иргэнийг бэлдэж байж, бид нар дэлхийд тэргүүлнэ. Эсрэг саналтай байна. Яагаад тэгэхээр жишээ нь Япончууд бол Японороо яриад, Японороо биччихсэн учраас сойны гарч ирсэн. Өөрөөр хэлбэл хэл бол ерөөсөө сэтгэхгүй гол үндэс. Тэгвэл яг хоёулаа мэдгэлж байгаа гэж би хэлчихэ. Хэлээс гэж чадахгүй. Гаднаас бүх дөрвөгчдийг татж байгаа учраас Сирийн дөрвөгч хүүхдийн толгооноос энэ Apple гэдэг компани үүссэн. Тэгэхээр бид нар өнөөдөр ядахтаа тэр нөгөө манай нэг залуу элбэгдэр жиргэлэгч хэлээд байсан хөх гэргээ гэдгийг хийгээд монголчуудаа нэгтгэе гэж байгаа юм бол Монгол цустай хүмүүсөө урьж авчираад энэ чинь ядахтаа оршин суух тэр эрхийг нь өгөх. Тэд нар нь орсоороо ярьдаг, хятадаараа ярьдаг. Гэхдээ монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс цугларчвал бид нар өнөөдөр хөгжлийн нэг үе таалгыг бол нэг боломжтой гэж. Бид нар бол бусад улсаас юу сурж байгаа вөхөр ерөөсөө алдахгүй байхыг л сурж байгаа шүү дээ. Алдахгүй байхыг л сурж. Өөрөөр хэлбэл жишээ нь үндэсний хэл бичгээ өгүүлсгэнэ гэдэг бол бид нар өөрсдийнхөө тархийг өгүүлсгэж байгаатай яг адилхан зүйл байхгүй. Тэгэхээр бид нар тархиа өгүүлсгчээд хизээд тэтгэг гүйцэж очих юм байна. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нар хэл бичиг энэ бүх зүйлүүдэд бид нар өөрсдөө жинхэнэ өөр юм болох хэрэгтэй. Хамгийн наадсах нь одоо бид нар Монгол гэдэг үг маань яг юус үг юм бэ гэдэгт хүн болгон иргэн нь зүрхэн дээрээ гараа тавина уу, яана уу зогсож байгаад нэг утгатай тайлбар хэлж чаддаг. Тэрийг англи дээр, япон дээр, солонгос дээр бүх хэл дээр орчуулад хэлж чаддаг. Ийм байх хэрэгтэй шүү дээ. Ийм чадамж буруу хэлээд байна. Хэл бичиг хийж үүсгээгүй. Би хөгжих ёстой л гэж. Хөгжих ёстой гэж байгаа. Тэрнээс хэл бичиг байна гэдэг нь хэлээч хангалттай гэсэн үг бишээ л гэдэг байхгүй юу? Монгол хэлээр яриад монгол бичгээр биччихэнгүүтэл монгол хүн болчлоо юм шигээр нөгөө та хэд тэгж хэлээгүй л дээ. Тийм маягаар айгүй их сүүлийн хэдэн жил ярьлаа ш телевиз радио. Бишээ монгол хэлээр яриад монгол бичгээр бичнэ гэдэг чинь монгол хүн болчлоо одоо мундаг гэж биш. Монгол хүн бол дэлхийн лидер байх хэрэгтэй. Мэдээж дэлхийн лидер хүн өөрийнхөө хэлээр ярьдаг, өөрийнхөө бичгээр бичдэг байж таарна шүү дээ. Тэр утгаар нь ярьж байгаа шүү. Та хэд маань яриад байгаа тэр зарчим гэдэг нэг зүйл яриад байна шүү дээ. Зарчим бол онлоос л ургаж гардаг байхгүй. Энэ үл шинжлэх ухаан дээрч байдаг. Дээр нь түүхэрч гэсэн батлагдсан юм зүйл. Тэгэхээр ямар онлоос, ямар зарчмыг бид нар ургуулж авч тэрийг одоо бодит зүйл болох гэдэг юм бэ гэдэг чинь өөрөө их чухал зүйл байна. Бид тэрийг өөрөө өөрсдөөсөө л олж авна. Дараагийн нэг чухал зүйл бол онлоос гарсан тэр зарчмуудыг бид нар яаж хэлбэрлэлтгүй дагт юм бэ гэдэг. Тэгээ тэрэн дээр байдаг ерөөсө ганцхан арга бол ерөөсөө л хамтын хариуцлага л гэж. Хамтын хариуцлага. Бид магадгүй тэр дэлхийн хүн төрөлхтний шилдэг гэсэн болгоноос нь аваад бас дээрэс нь монголчууд Монголынхоо өөрийнхөө бас шилдэг сайн ямыг хамтд нь шигшиж үлдээгээд энэ дундаас бид загвараа гаргах хэрэгтэй юм болов. Яг л загваргүйгээр бид ерөөсөө явахгүй. Суур нь юу юм бэ гэхээр нөгөө түүхийн хэд нь бол монгол хүн шүү дээ. Тэгэхээр монгол хүн монгол төр гэдэг юмн дээр тийм янз янзын загвар төгсчих юм уу? Эсвэл тэр монгол хүн монгол төрөө суурай болгож байгаа тэрэн дээр нь нутагших юмнуудыг авчирсуулах юм уу гэдгийг бид бодох хэрэгтэй юм болов. Тэгэхээр эндээс л бидний тэр зүг чиг гэдэг юм тодрох болов. Тэгэхээр таны хувьд бол зүг чиггүй байгаантай бол санал нийлж байгаа. Нийлнэ. Зүг чиггүй л юм да. Зөв чиггүй л юм эсвэл зүг чиг зүгт байна л да. Бид нар ч одоо тал тийшээ яваад байгаа шүү дээ. Тэгэл нэг хэсэг тийшээ ийшээ ганцхан зөв гэдэг юм нь бол байхгүй болчиход байгаа шүү. Тэгээ зүг чиг байна уу гэж ярьж байгааг би бол юу гэж ойлгож байгаа хоёр тал байгаамаа. Зорилго, стратеги гэж хоёр юм ярьдаг. Зорилго бол бидний хүрэх гэж байгаа төвшин. Стратеги бол хэрхэн хүрэх вэ гэдэг асуудал.
Өнөөдөр Монгол улсын одоо хөгжлийн үзэл баримтлал, бодлого, бичиг те төлөвлөгөө гэд энэгээр бол бид нар бүтэн өрөө дүүрнэ. Бараг номын санд дүүрэх. Тэрийг зориг гэж үзэх үү? Тэрэн дотор гол асуудал юу гарч чадах вэ? Зориг алга. Зориг тодорхой биш вэ? Зүгээр л ингэ чинь хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж. Энэ чинь зориг биш. Зүгээр л ядуурлыг бууруулна гэж. Энэ чинь зориг биш шүү дээ. Зориг Монгол үндэсний зориг гэдэг бол хүсэл эрмэлзлээс нь ургаж чарна. 2030 он, 2040 он гэхэд бид дэлхийн топ 30 орны нэг бол. Монгол үндэст нь дэлхийд цахиур хагална. Ийм л юм ярина. Бид нар өнөөдөр юу ярьж байна? Өнгөрсөн 25 жилийн турш ядуурлын түвшин бууруулна. Ядуу орнууд дундаа арай гайгүй болно гэх шиг те. Ийм ярьдаг байгаагүй. Бид нэр гарааны төвшнгөө шудраг усныхаа зарчим дээр тулгуурлахаар аль болох шудраг тэгш хэмжээнд авч очихын тулд босролдоо ч гэсэн тодорхой хэмжээгээр нийгмээрээ нэгэн санг бүрдүүлж тэнд одоо уул уурхаас орж иж байгаа баялаг нь байна уу, татварын баялаг нь байна уу бүрдүүлж тэрнээсээ зарцуулж авч явах хэрэгтэй. Тэгээд дараа нь боловсролтой хүмүүс маань өөрөө ажилтай, орлоготой тэр орлогоосоо татвар төлөөд эргээд нөгөө эдийн засгийн хөгжилтэй ингээд холбогдоод явдаг. Бид нар яг ямар улсыг хүсэж байгаа юм, өрсөлдөх чадварынхаа хувьд хаана очсон байх юм? Бид нар өөрсдөө хөдөө аж ахуй улс юм уу, аялал жуулчлалын улс юм уу? Бид нар хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Нөгөө Монгол брэнд бүхнийг Монголдо үйлдвэрлэнэ гэдэг одоо бүх үйлдвэрүүдийг Монголдо хийгээд одоо өмсөж байгаа, идж байгаа, эргэлж байгаа бүх юмаа Монголдо хийгээд одоо яваад байх юм уу? Алсын хараа төлөвлөгөө гэдэг ихлэ жоохон зөв ойлгох хэрэгтэй байна л да. Үндэстэн гэх юм бол одоо дэлхийд дээр амжилттай олон үндэстэн улс байгаа. Амжилттай явж байгаа үндэстэн болгон заавал ийм тодорхой зарчим дээр нэгдсэн байдаг. Зарчим, үндэсний философи нэг зарчим байдаг. Монгол улсын түүхийг аваад үзсэн ч гэсэндээ 2хан удаа, 1000 жилийн түүхэнд 2хан удаа яг хүчтэй улс байж үзсэн. Одоо Чамбай улс байсан. Нэг нь бол Чингис хааны үед байсан. Хоёр дахь нь одоо социализм үеийн 20 дугаар зуунд байсан. Үүний ялгаа юу юм бэ? Зөв ч байна уу, сайн ч байна уу, муу ч байна уу? Нэг тодорхой зарчим үйлчилжсэн. Энэ зарчим дээр суурилж агаад энэ үндэсний нэг үнэт зүйл зарчим биш. Тэр зарчим дээр суурилж агаад төлөвлөгөө хөгжил ярих юм бол хөгжил ирдэг болохоос ш зүгээр ингээд 2050 он тийм болно гэж заачаад тэрийг ингээд зүгээр математик загвараар тоо гаргачаад тавьж тэр бол хөгжлийн төлөвлөгөө биш юм байна. Алсын арга ердөөсөө биш. Одоо бидэрт ямар ч зарчим байхгүй. Зүгээр юм шилжилтийн самралт юм оролдлогууд хийж ирсэн. Тэгэхээр одоо бид нар тэрийг хийх ёстой. Тэр нь бол бүр философи ойлгох хэрэгтэй юм л да. Бусад бүх улс тийм зарчимдаа тогтож байгаа нийгэм нь нүдэнд харагдахгүй байж болно. За өөрөөр хэлбэл үзэл санаа юм уу? Үзэл санаа тийм. Ирээдүйд одоо нэг тодорхой цэг тогтоочихгүй бол өнөөдөр бид нар алхмууд хийх буруу зөв чиг рүү улс ардаа эдийн засгаа чиглүүлэх тийм аюул байж байгаа. Өнөөдөр 2030 оны хөгжлийн үзэл баримтлалын би төслийг уншлаа л да. Тэнд одоо ямар тийм одоо өөртөө итгэлгүй, ямар тийм ойрхны те, ямар тийм жижигхэн тийм зорилго тавьж байна. Энд чинь өөрөө асуудал болчиход байгаа байхгүй. Энэ 3 сая хүний хүсэл эрмэлзлийг зүгээр л нэг хэдэн хүн сууж байгаа л ийм доогуур төвшөнд тогтоогоод ирэхээр л эн чинь дахиад 2030 он хүртэл нөгөө 25 жилийн давтагдах юм байна л гэж ойлгож байна. За хоёрдугаар энэ бол зорилго тийм ээ. Тодорхой байх хэрэгтэй. Энэ үндэсний хүсэл эрмэлзэл бол дэлхийд тэргүүлэх асуудал. Хоёрдугаар асуудал стратеги буюу хэрхэн хүрэх вэ? Стратеги юусоо байдаг? Яаж хүрэх вэ гэдэг нь байдаг. Юу гэж бичдэггүйгээс боловсролтой анхаарна гэдэг. Гэхдээ дэлхийд боловсролтой анхаардаггүй улс гэж байхгүй шүү дээ. Ер нь боловсролтой анхаардаггүй хүн гэж байдаг. Эрүүл мэндийн үйлчлэгээний чанарыг сайжруулна. Сайжруулна ямар байсныг ямар болох юм? Биш, маш тодорхой стратеги гэдэг бол аргачлал байх хэрэгтэй. Өнөөдөр бид нар тэгж юм л да. Олон тулгуурт эдийн засгийг бий болгоно гэж. Тэгснэ боловсруулах үйлдвэрийг хөгжүүлнэ гэж. 17 дугаар зууны үеийн юм ярьж штэ. 2016 онд бичигдэж байгаа үндэсний хөгжлийн үзэл баримтлал дээр 17 дугаар зуунд англид ирж ирсэн юм ярьж байна. Улс төрийн философи гэгч нэгэн салбарын хүчтэй төлөөлөгч болох Жан-Жак Руссо гэж та бүхэн мэдж байгаа. Тэр хүн бид 2 удаа төрдөг гэж хэлсэн байх юм. Нэгдүгээрт нь оршихын тулд төрдөг, хоёрдугаарт нь амьдрахын тулд төрдөг гин. Амьдрахын тулд төрхийн учир нь цаг хугацааны урт богиноор хэмжигддэггүй. Харин амьдралынхаа багтаамж үн цэнээр хэмжигддэг гин. Тэгвэл 2 дахь хувилбар болох оршихын тулд төрдөг гэдэг явдал нь эхлэхээс дуусах. Төрхөөс үхэхийн тэр зайд, тэр хугацаанд хүн үргэлжлэх, үлдээх юуг өгч чадсан бэ? Юуг бүтээж чадсан бэ гэдэг тэр үнд зүйлээр хэмжигддэг гэж ütсэн байна. Тэгвэл монголчууд бидний энэ 2 төрхийн утга учир юу юм бол? Үзэгч таа ч гэсэн өөрөөсөө асуугаад үзээрэй. Хувь хүн болгон одоо хичнээн сайхан амьдрмаар байгаа ч гэсэн
орлого нь хүрэлцэхгүй. Хичнээн ажиллаад байгаа ч гэсэн өмнө бүтэхгүй. Тэгээд ямар нэг юм төрөөсөө шаардаад байна л да. Тэгээд энийг төр хийх хэрэгтэй юм шүү гэдэг. Гэтэл төр нь хийхгүй яваад ирчихсэн ийм нэг оровсгай. Тэгэхээр хин хийх вэ гэдэг дээр бас очиод төөрдөг тий. Төөрдөг. Хүмүүсийн чи эрмэлзэл хүсэл зориг гэж ярьсан шүү дээ. Тэр чин өөрөө төгс төгөлдөр утгаараа үйлчлдэг бол бид нар хүссэн төрөө сонгоно шүү дээ. Манай нийгмийн онцлог. Тэгэхээр тэрэн дээр нэг одоо биднэрт бол сонголт нь байгаа. Ямар төрөө бид нар хүсэж байна тэр төрийг л бид нар гаргаж ирж байгаа. Сонгох эрхээ хэрэгжүүлэх боловсролын одоо төвшин хэцүү байна л да. Тэг маш хялбархан тодорхой зүйл. Бид рүү хийсэн энэ улс үндэстнийг бүтээн байгуулдаг одоо ингээд барьдаг те Монгол хүнээ бүтээн байгуулдаг нийгмийг ингээд барьдаг технологи тусгай мэдлэг байдаг. Энэ бол академик мэдлэг биш, өөр мэдлэг байдаг. Ийм мэдлэг бид даанч харамстай байхгүй байна. Тэгэхээр яах ёстой вэхээр төр сайн муу гэхээс илүү энийг бол төр хийх нь ойлгомжтой. Харин төрлөө яг тэр мэдлэгтэй лидерүүд орох хэрэгтэй юм байна. Шинэ жилийн баяр болох гэж байна. 10 жилийн анги болгоно, дунд сургуулийн анги болгоныг ангийн дарагтай байгаа шүү дээ. Дуусгая. Тэ? Сонгогдсон байхгүй юу? Ангийн хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл бол шинэ жилийн баяраа нэг сайхан тэмдэглэжээ гэж байгаа. Агтл энэ ангийн дарганараас хичнээн тэр хүсэл эрмэлзлийг олж харахгүй, ойлгохгүй, хоошоо суугаад тэ. Тэгээ албан бус лидер тэнд нь гарч ирээл шинэ жилийн баяр хийдэг штэ ер нь тэ. Ийм юм болох уу? Манай төр яг ийм болчиход байна. Манлайлагч хүн өөрөө хүсэл эрмэлзлийг таньдаг, тэрийгэ томьёолдог, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг стратеги буюу арга замыг эрдэмтдээр гаргуулж байна. Сүүлийн 20 жил болохоор тех ёстой гэдэг нь бол маш их хүмүүс ярьж байгаа. Хэрвээ энэ ярилцлан буюу 25-наас дурсан бол бас их мэдэмжлэгч ярих байсан байх. Гэтэл тэн дээр юу болж хараад байна вэ? Би явсаргууд хамгийн сүлд нь ерөөсөө энэ Монгол хүн бол үнэхээр энэ сэтгэлгээнд нь юм өөр юм байдаг юм байна. Байгалийн өгөгдлийг би түрүүн анхаарлаа шүү дээ. Байгалийн өгөгдөл нь өөр хүмүүс. Тэгэхээр энэ түүхийн эдийг бид байгалийн өгөгдлийг зөв ашиглаад энэн дээр нь тэр хүн төрөлхтний одоо сайн гэж байгаа, шилдэг гэж байгаа тэр мэдлгүүдийг нийлүүлж байгаа л бид нар одоо энэ хэтийн зорилгоо юугаа тодорхойлсон тийм Монгол улс ямар байх юм, Монгол одоо юу гэдгийг 50 жилийн дараа ямар байх юм, 100 жилийн дараа ямар байх гэдэг юм. За бүр болтой 25 жилийн дараа ямар байх юм гэдгээ тов тодорхой болгочоод тэгэл нэг хүрээний дотор ямар ч байсан тэр нэг иргэнээс гаралгүйгээр ингэж нэг тэлдүүгэл тэмүүлдэг л болчих юм бол тэгэл бидний зүг чиг гэж яриад байгаа юм. Тэр л байх юм болов гэж. Би бол зүгээр харах ухаанаар бодож байна. Өөрөөр хэлэх юм бол социализм, коммунизм бол яг бидэнд бас муу юм үлдээсэн, сайн юм үлдээсэн. Тэгвэл тэрэнд чинь тэнд нэг төвөтийн татцсан улаан туг байсан шүү дээ. Яг тэрэн шиг бидэнд яг тийм тэмүүлэл байх хэрэгтэй байна. Зорилго гэдэг бол одоо байхгүй ирээдүйд хүрэх юм хэлээд байгаа. Хүмүүнлэг иргэний ардсан нийгэм гэдэг бол бид одоо ч байгаа. Бид ядуу багтаач байна, хөгжилтэй багтаач байна, дундаж хөгжилтэй багтаач байх. Бидний шинж чанар зорилго бол бидний одоо хүрээгүй байгаа зэг. Саний нөгөө яриачин болохоор бид нар нөгөө улс төрчдөөс ялгаатай таалагдах гэж байна. Итгэл үнэмшлэлээр тулгуурлаа ярьж байгаа болохоор арай илүү үнэн гэдэг нөгөө зүрх маань өөрөө шалдан байж бид нар бол үнэн төрөх боломжтой. А зүгээр дараагийн сонгуульд зориулж улсыг хөгжүүлдэг цогц бодлогыг гаргана гэдэг бол одоо үлгэр. Тийм учраас бид нар хулгайшгүй Монгол хөдөлгөөн ингээд харж гсалтанд бүгдийг хийгээд төрөөс зайлуулах гэдэг шүү дээ. Монгол улс дээр 2050 онд ч юм уу ямар байх вэ гэдгийг заавал тодорхойлсон байх ёстой. Тэр бол үнэ. Бид нар тэгэхээр чиглэлээ тогтоож чадаагүй. Хүн бол хамгийн чухал шүү дээ. Монгол хүн бол үнэхээр онцгой чухал. Арт өмнө өөртөө ихтэй амьдралдаа сэтгэл хангалуун сайхан амьдардаг. Ийм л улс болох нь манай эцсийн зорилго. Зөвчийг хөтөлбөр үзэгч танд Монголын зорилгыг тодорхойлж монголчууд бид өөрөө өөрсдийгөө танин мэдээсэй гэдэг уриалгыг хүргэж байгаа юм. Ингээд дараагийн хөтөлбөрөөр дахин уулзцгаая. Орон төрөг үзэгчтэй. Үндсэн хуулийн цэцэн шийдвэр ба 8% зээл үргэлжлэх үү? Шүүхэн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гин буруутаагаар зарлага ирэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиж чаддаггүй. Хар машинаар санал толохыг эсэргүүцэж жагслаа. Монгол Улсын шадар сайдад намбарын энх яриг санал болголоо. Үзэгчид та бүхэн өнөөдрийн манай цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөс эдгээр болон бусад мэдээний дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй.
За, энд юу болж байна? Хүүхдүүд танай түрхээр нь гавар түрхээд жимсний чанамлаар биеийг нарчаад эмээр утлах хийгээд бүх зүйлийг зөв хийсэн бах уу? Ханиадны эхний шинж тэмдэг илрэх бүрт антигриппинийг хэрэгжилж болно гэж эмч зөвлөдөг шүү дээ. Надад ч ус хэрэг болох юм шиг байна. Антигриппин ханиад томоотой гэр бүлэрээ тэмцэцгээе. Машинаа асаах гэж машин асдгүй. Таксинд зоолж таксинд төгсөсөөр байгаа таалаа. Чи зүгээр автосан цугаад төрчихгүй байсан юм би. Автос ч ерөөсөө төгжихгүй ш. Чамд ер нь юу маны карт байгаа юу? Юу вэ? За юу маны карт штэ. Эдийн засгийн хэмжээтэй олон улсын жишгний зөвлөж хэлээ. Дамжин сууж явхад хөнгөлөлт идэх боломжтой. Тийм үү? Амьдрал бол бэлэг. Харин гэр бүл бол амьдралаас өгсөн хамгийн том бэлэг. Та ч гэсэн хайртай дотны хүнийхээ хамгийн нандин бэлгэн. Амьдралын гэрлэгээ болсон хайртай дотны хүмүүсээ баярлуулж аз жаргал халуун дулааны бие биедээ бэлэглээ. Гой хамгийн дулаан бэлэг. 1-р сарын 1-ний эрг өөрчлөлтийн эхлэл. Нэмэгдсэн үртгийн албан татварын урамшууллын систем. 4 жилийн өмнө би 98 кг жинтэй байсан. Байнгын дасгал сургуульд хийсний дүнд одоо 54 кг болж өөрчлөгдсөн. Хоримтлолч гэсэн үүнтэй адил байнгын хоримтлуулж байж л үр дүнд хүрнэ. 1 сая төгрөгийн орлоготой өрөх сард 50 мянган төгрөг хоримтлуулах боломжтой. Ингэж хоримтлуулж чадвал 10 жилийн дараа 13 сая төгрөгтэй болсон байна. Хоримтлалыг зуршил болгоё. Үнд өсний хоримтлалын хөтлөг голомт банк. За, энд юу болж байна? Хүүхдүүд танай түрхээр нь гавар түрхээд жимсний чанамлаар биеийг нарчаад эмээр утлах хийгээд бүх зүйлийг зөв хийсэн бах уу? Ханиадны эхний шинж тэмдэг илрэх бүрт антигриппинийг хэрэгжилж болно гэж эмч зөвлөдөг шүү дээ. Надад ч ус хэрэг болох юм шиг байна. Антигриппин ханиад томоотой гэр бүлэрээ тэмцэцгээе. Харилцагчдаа хадгаламжинд орлого нэмснээр талархлын баярт оролцож 14 хоног тутам iPhone 6 утасны эзэн болоорой. Банк. Харилцагчдаа хадгаламжинд орлого нэмснээр талархлын баярт оролцож 14 хоног тутам Токио хот руу хосоор аялах эрхийн эзэн болоорой. Банк. Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн тооцооны 1-2 дугаар хэсэг Баянзүрх дүүргийн шарын аманд нийслэн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн өмнөх 4 ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан уул, Сонгон хайрхан, Багнуур, Багханга дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахар боллоо. Цахим газар өмчлөл 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагт эхэлнэ. Нийслэлийн өмчих харилцааны газар. Залуу гэр бүлийн хувьд хоёулаа ажилдагч зардал их гардаг. Манайх сая гаруй төгрөгийн орлоготойч сардаа 50 мянган төгрөгийг ямар ч байсан хөрөнгөлүүлж чаддаг. Бид хүүгээ 18 нас хүрэхэд нь 50 сая төгрөгтэй болсон байна. Ингэснээр бид хүүдээ чанартай боловсрал эзэмшүүлэх боломжтой. Бид ирээдүйд үүсэх гинтийн мөнгөний хэрэгцээнд үргэлж итгэл дүрм бэлэн байдаг. Хоримтлалыг зуршил болгоё. Үнд өсний хоримтлалын хөтлөг голомт банк. Үргэлжлэн хөдөлгөөн төлөвлөлтийг хэрэглэж та сүлжээндээ хязгааргүй ярих TIG50 вакцины 100,000 хоногтой цэмэглэж картаар далсаа цэмэглэхэд хугацаатай нь 2 дахин үржигдэн орно. Харин дараа төлбөрт төвлөрийн үйлчлэгийн хэрэглэгчид суурь хураамжаасаа илүү гарсан төлбөрийг 50%-аар хүссэн бүтээгдэхүүний хөдөлгөөн авах боломжтой боллоо. Шинэ жилийн минь дүргийн үндэсний оператор G-Mobile.